나랑서 랑라 랑와메 레년이 샤와지 공고티 랑친제다가 눈에서 봤으면 호와사지 니 유메 깨면서 주어마이 내가 명호스 인지 깨는 때네 유지를 때네 아니 중고인가 그 군중된 봤어야지 어다 유레다 명도 군중된 봤래 그리고 코 사진에는 공부 어떤 예지기 랑제 이게 얘는 양양교 레사 양 내틀에 양 사진에는 공부 사발래 도 전에 아니 수준 기본하시 이제 좋아야 돼. 도 거기에 돼. 이 시골에 포장 나사 지수. 또한 코알에 요탕을 받게 간지를 마 송나인데 다 사와 아니 내가 명모인데 명모 사진이 로 친절요. 주민이 좋다다. 어떤 데지를 때문에 중대가 되라. 비행년보도 주민이 그러다고 많이 봐. 로 친지 말라고. 로 양다고. 양다고 따와. 동원이 따와. 동이도 따와. 다 진짜지기. 아니 딩진 당진라. 뭐 이게 뭐 제가 뭐네. 아니 레베신도 야 바사도 제가 이것이 주변이게 너무 되고 시제도 바사도 제가 방배 때도 대화 나나면 사이트 토야 열다 숨하지. 같이 가는데 또 무슨 걸때 딱그 뒤시 추고 걸때 타버선 거래. 난 당시 걔가 슈물 때는 제도래. 어디 브로스 때는 이렇게 되고 뭐가 타버스니 토주야 돼. 뭐가 타버스야지 다음에 그 무슨 또 남기다 막 생기지 토주야 돼. 탑 토주도 봐. 어떻게 당만에 참 개발체가 싼다. 까래서지 공부 송발했어야지 깨져 많이 봐. 뭐네 남주 유인지 이메이나 다 대럽지 따야지 대럽 해야지도 대상문지 따야지도 다 대럽 배전지는 뭐네 때도 더야지 레샤 삼버지기 다 봐야 돼. 어떻게 되지? 딱 뭐듯이 중고세 어떻게 송아도 내가 참고해도 왔어. За тиймхүү их нэгүүлсэнгүй сэтгэлтэй за хамаг амьтны тусын тулд бол бурхны хотхыг одоо олсон энэ одоо бурхан багш маань бол 35 одоо сүдэртэйдээ тиймхүү одоо төгсгөөр их ёсыг үзүүлээд за тэгээд хамаг амьтны тусын тулд номоо номлохдоо хамгийн түрүүнд одоо ямар ном номлосон бэ гэхдээ зэрэг дөрвөн үнний одоо номын хүрдээг эргүүлсэн юм аа. За энэ дөрвөн үнний одоо ном гэдэг маань бол юу гэхээр хамгийн эхлээд одоо орчлон гэж одоо юу юм бэ? Бид нар энэ одоо орчлонд бол ямархуу одоо байдалтай байж байна вэ? За энэ одоо орчлонгийн одоо зовлонтой байгаагийн уг шалтгаан нь одоо юу юм бэ гэдэг энэ одоо Нисвансын зүгийн одоо шүтэн баримтлага буюу орчлонгийн одоо уг шалтгаан юу юм? За түүний үр дүнд одоо гарсан энэ одоо орчлонгийн мөн чанар юу юм бэ гэдгийг үүнийг одоо номлосон юм аа. За энэ дотор бол орчлон гэж одоо юу юм бэ гэхтэй зэрэг бол үйл Нисвансын одоо эрхэнд байгаа үйл болон Нисвансын одоо бусдын эрхэнд одоо байж байгаа энэ байдал маанууд юу гэхтэй зэрэг бол орчлон гэдэг бол энэ юм аа. За тэгээд энэ одоо орчлон хаанаас гараад байна вэ гэхтэй зэрэг бол түүний уг шалтгаан нь бол үүлийн одоо бүхэн гарах үе. За үүлийн бүхэн гарах үеийн одоо уг шалтгаан нь бол Нисвансын одоо бүхэн гарах үе юм аа. За энэ одоо үйл Нисвансын одоо бүхэн гарах үеийн ирэхээр бид нар нэг одоо зовлонгийн одоо мөн чанартай ийм одоо биеийг авдаг. За тэр биен дээр дахиад одоо Нисванс төрөөд тэргээрээ үйл хураагаад дахиад одоо нэг орчинд дахиад нэг тийм одоо үйл Нисвансын ирэхээр дахиад нэг биеийг авах гэх мэтийн одоо байдлаар бол хотгийн одоо ховоо мэт нэг дээшээ нэг доошоо ийм одоо байдлаар өөрийн эрэхгүй одоо ингэж орчинд одоо эргэлдэж байдаг юм аа гэж. За энэгээр бол яах вэ гэхтэй зэрэг бол зовлонгийн үнэн болон түүний шалтгаан болсон бүхэн гарахын үнэн гэдэг энэ хоёрыг одоо номлосон юм аа. За тэгвэл энэ одоо орчлонгийн зовлонт байдлаас хэрхэн яаж одоо буцах юм бэ? Үүнээс буцах арга нь одоо юу гэхтэй зэрэг бол орчлонгийн энэ одоо гол язоор нь бол Нисванс юм аа. За гэтэл Нисвансын одоо цаад язоор нь юу юм бэ гэхтэй зэрэг бол ёсон бусын одоо бодол байдаг. Ёсон бусын бодол гэдэг нь бол одоо буруу бодол гэсэн одоо үг юм. Тэгэхээр хамгийн гол буруу бодол нь юу гэхтэй зэрэг бол бүх юмыг одоо үннээсээ бүтсэнд барьсан өөр одоо би гэдгээ бол үннээсээ бүтсэнд барьсан ийм одоо бодол юм аа. За энэ одоо үннээсээ бүтсэнд барьсан буруу бодлыг хэрхэн яаж одоо арилгах юм бэ гэхтэй зэрэг бол
тэр бүх юм одоо үннээсээ бүтээгүй хоосон чанартай гэдэг тэр үзлийг одоо олж одоо ойлгож байж түүнийг одоо дарах юм аа. Тийм учраас бол хоосон чанарын үзлийг одоо сайтар олж аваад тэгээ тэр хоосон чанарын үзлийг одоо бясалгаад түүнийг одоо бодит ерөндөг болгоод тэрхүү одоо ерөндөгөөрөө нисвансын түүтгэр болон мэдэгдэхүүний түүтгэр хоёрыг одоо муу авиастай одоо хамт бүрэн гүйцэд одоо төвчээд ингээд өөрийнхөө одоо сэтгэлд бол ямар ч одоо нисвансын түүтгэрийг одоо байхгүй болгох юм бол тэр цагт хорихын үнэн гэдэг бол бий болох юм аа гэж ингэж одоо орчлонг одоо буцааж болно. Орчлонгийн одоо ёцоорыг бол байхгүй болгож болно. Хорихын үнэн гэдгийг олж болно. Түүнд одоо хүрдэг арга зам нь энэ юм шүү гэж одоо хорихын үнэн болон мөрийн үнэн хоёрыг одоо айлдсан юм. За тийм учраас бол бид нар энэ одоо орчлонгийн зовлонтой байдлаас одоо гараад аштын одоо амар амгаланд бол хүрж болох юм а гэдгийг одоо учир шалтгааны одоо үүднээс нь бол ингээд сайтар одоо тайлбарлсан байдаг. Тиймээс зөвхөн одоо сүсэг бишрэг төдий биш. Бурхны ном гэдэг бол одоо бурхан багш одоо айлдсан юм аа. Тийм учраас энийг би заавал дагах ёстой гэж ингэж зүгээр л одоо нэг одоо сүсэглэх төдийгөр бол дагдаг тийм зүйл бол биш ээ. Энэ хамгийн анхад одоо дөрвөн үний номыг номлохдоо бүх юмыг бол учир шалтгааных нь үүднээс тайлбарлан ингэж одоо номлосон юм аа. Тийм учраас бол орчлонгийн зовлонгоос бүрэн гэтлэж аштын амгаланд одоо хүрч болох юм шүү гэдгийг бол анхны энэ дөрвөн үнний одоо номын хүрдэн дотор нь бол бурхан багш учир шалтгааных нь үүднээс бол их сайхан дэлгэрэнгүй одоо номлосон юм байна. 랑와메라 겐 셰기원 송데로 미셰베 몽베원 송데로 따뜻 두마와 미셰바는 강 미셰바는 두마와 지수 송베인바데 따뜻해 되게 야탐바데 알레 생각하자 산이 가린 거면 단단 나라서 시민도 시민이 요마다 하는 마음도 사실 어떻게 미셰바도 두마와데 다 동행이 어떻게 미셰 몽바데 제가 몽가마인도 지주로 몽바데 다 진짜로 먹는 것이 너한테라 아니 근데 shumat하고 아니 다음에 따와 동반이 따와 된다고 또기 아니 뭔가 디세네 세라이나 또 누구 가르쳤나 아니 된다 와서 시와 찾는 거 대화 찾는 거 대화 유화면 타베고 막상이 다 돌아야지 두스님 말에 나중에 대화도 싫어 다 되지기 타베고 막대도 대화 타베라 아니 람사 모람 잡았던 게 초그르게 이 창설권은 잡았던 게 초그르게 했으나 근데 지금 더 조절된 인도와 다 또도 아니 이 선이 중의 견디 선은 주주 당의 통에 용과에 지르와 류당마의 주주 정기 아니 선의 중의 견디 세트를 내가 요만와 단단히 그가 아야들 숨도와 우마시게를 나 샤자 그러면 담스당 숨은 남기 취기다 나의 제제지 디지털에 숨을 타스 딱 디지털 밥에 요리야 샤자스 그것은 좀 되는 주주지 그러면 주어 주주지 담스당스에 안에 지 담시 주주지도 딱 상당히 굉장히 근데 지방 근데 다 소를 찍자 소체지 주무지도스 다 대수모티 냐면 저 가르치기도 무슨 남바 사제의 추수도 지나 류당 나비 에네 겨울 내장 최내장 생기 추디 자체로 지게 남바 소선의 비교당이 어떻게 지게 삼는지 그거 상대 좀 되게 추수들에 따라서 다 지우와 수야지 디바잖아요. 겨울 비가 용수도 또 룰을 퍼두게 거네. 아니 장래야 봐도 아니 그 매가다 또 그제나 이제 또 룰을 동안되게 거네. 디바야 디가 초야 디도 타바야 디도 그냥 터치지 두스. 그 룰을 또 야매지 두스. 룰 따서 또 치두스. 다 잠시 생애에 포르에 다스는 리제가 옴 세아서도 다 굉장히 나도 주는 못 남바이나 아니 디바야 디가이에 초야 디도고래 타바야 디냐 토고 파란색에 타가다 지금 영웅방을 타왔던 자 나라서 쓰는데 타가데 어떻게 됐어요? 독서됐어. 어떻게 이게 잠시다고 말아 줘 친구. 지금 왔다고 룰을 줘 친구. 단 남바상에 추주게 생을 줘 친구. 디니베 아니 추주 수면은 생 조지 딱 차레스
기질 수의 주로 어떤 게 쓰는 거 그냥 봐봐. За тэгэхээр энэхүү орчдонгийн одоо зовлон гэдэг бол хаанаас одоо гарч ирдэг юм бэ гэхдээ зэрэг бол бүгд одоо несвансын ихээр одоо гарч ирдэг юм аа. Несвансын язоор нь юу гэхээр мунхаг буюу одоо үл мэдэх одоо байдаг. Ямарваа нэг юмыг бид нар мэдэхгүй ихээр бол бид нар одоо орчлон зовж байдаг юм аа. Жишээлх юм бол бид нар өнөө одоо ямс үзэгдлийн одоо мөн чанарыг одоо битгий хэл маргааш юу болохыг ч гэсэн бид нар бол мэдэхгүй шүү дээ. Тийм учраас бол мэдэхгүй нь бол зовлонгийн одоо язоор юм аа гэж ингэж одоо айлдаг. Энэ бол яахын аргагүй одоо үнэн үг одоо байдаг. Мэдэхгүй нь одоо ирэхээр л бид нар бол энэ орчлонгийн зовлонд бол одоо эргэлдэж байгаа юм. Тэгэхээр энэхүү одоо зовлонгийн язоор тэр одоо үл мэдэх буюу мунхыг арилгах юм бол бид нар одоо аштын одоо амгалан болох штэ. Аштын амгалан гэж одоо юу хэлэх вэ гэхдээ зэрэг бол ямар ч одоо зовлон үгүй хамгийн одоо тийм төгс төгөлдөр ийм одоо амгалан юм аа. Тэгэхээр энэ одоо амар амгаланг одоо олох түүнийг олохын тулд энэ одоо мунхыг одоо арилгахад яах ёстой вэ гэхдээ зэрэг бол мунхаг одоо арилгах болтугай тэр одоо аштын амгаланг одоо олох болтугай хэмээн одоо ерөөл тавьсан төдийгөр бол үүнийг одоо олж чадахгүй юм аа. Энэ одоо аштын амгаланг олохын тулд энэ орчлонгийн язоорыг одоо буцаахын тулд бол бид нар одоо өөрийн одоо биеийн одоо засах, хилээн засах, ялангуяа сэтгэлээн одоо засах хэрэгтэй юм. Өөрийн одоо сэтгэлийг одоо өөрчилж байж л бол энэ одоо амар амгаланд одоо хүрэх ёстой юм одоо байдаг. Тэгэд энэ тухай бол Ариан Дивийн гэгээ одоо өөрийн одоо 400 гэдэг номонд бол айлдсан байдаг. Тухайн үед бол Ариан Дивийн гэгэнийг одоо байх үед бол одоо энэ тэгэхт 3 том одоо шашин байсан байна. Нэгдүгээрт нь бол шагжаа буюу одоо шагжаа мөний бурхны одоо манай бурхан багшийн одоо шашин. Хоёрдугаарт нь женизм буюу одоо Жервова гэж одоо нүцгэн одоо явдаг тэр тэдгээр одоо хүмүүсийн одоо шашин. Гуравдугаарт нь бол Барамсай буюу Бярамны одоо шашин. Бярамны шашин бол голцоо одоо ведийг одоо шүтдэг. Ийм одоо 3 янзын шашин байсан. Энэ 3-ын дотроос бол шагжаа мөний бурхны шашин бол бие хэл хоёрыг бол нэх гололдгүй. Хамгийн гол нь сэтгэлийг одоо гололдог юм аа. Сэтгэлээ л одоо засах юм бол одоо бие хэл хоёр ч гэсэн одоо засагдана. Бүх юмний язоор нь сэтгэл учраас өөрийн сэтгэлийг одоо засах хэрэгтэй гэж ингэж одоо альцсан байдаг. Гэтэл бол женизм буюу Жервова нар бол одоо ямарваа нэг нүгэл хилэнцгийг арилгах. Тэгэхээр өөрснийхөө одоо тэр гэгэрэл нирван гэдэг байгаа тэрэндээ одоо хүрхийн тулд яах вэ гэдэг зэрэг бол голлон өөрийн одоо биеэн одоо голддог, биен дээрээ толгуурладаг, биендээ одоо хувцас өмсөхгүй байх, элдв янзын одоо хоол ундыг одоо идэхгүй байх тэргүүтэн өөрийн биеийг бол нэлээд одоо цогцлон авах, биеийг одоо зовоохын одоо үүднээс тэр одоо биеэн одоо ингэж одоо биен дээрээ одоо хатуужлыг эдэлснээр тэр төдийгөр бол нүгэл хилэнцэн арилгана. Тэр төдийгөр өөрсдийнхөө одоо тэр хүссэн гэгэрэл нирванд одоо хүрнэ гэж ингэж одоо үздэг. Тийм учраас бол женизм одоо шашинтнууд бол бие хэл сэтгэл 3-ын дотроос бол биеийг одоо голдог гэж ингэж одоо үзэж болно. Бярамны одоо шашин нь бол одоо ведийг одоо голдог. Вед нь бол голчлон одоо үг буюу одоо үг байдаг. Тэрэн дотор жишээлх юм бол гэдэг одоо үгийг сайтар одоо ингээ гэдэг ингээ сайн одоо уншаад байх юм ингээд одоо аялгуулан одоо ингээд уншаад байх юм бол тэр төдийгөр бол хилэнс нүгэл одоо арилна. Тэр төдийгөр бол гэгэрэл нирванд хүрнэ. Гэгэрэл нирван гэдэг нь бол бидний одоо гэгэрэл нирван бол биш юм. Тэдгээр өөрсдөө нэг юм юмд хүрэх юм бол гэгэрнэ гэж үздэг. Тэр гэгэрлээ ч гэсэн тэр төдийгөр одоо олно гэж ингэж одоо үздэг учраас бол Бярамны одоо шашинд бол бие хэл сэтгэл 3-ын дотроос хэлийг одоо голддог юм байна. Зөвхөн одоо хэлэн дээрээ л тэр одоо ведийн тэр одоо тарин үг тэдгэрийг одоо уншсан төдийгөр бол хэлэнс нүглийн ч одоо арилгана, гэгэрэл нирванд ч одоо хүрнэ гэж ингэж одоо үздэг юм байна. Тийм учраас бол энэ одоо тухайн үед байсан 3 том шашны дотроос бол Бярамны шашин бол хэлийг голддог, женизм болохоор тэр биеийг одоо голддог бол буддын одоо шашинд бол сэтгэлийг одоо голлон үздэг. Гэхдээ зэрэг сэтгэлийг голдог шашных нь бол үзэл онол нь илүү гүн гүнзгий одоо байдаг юм аа гэж ингэж Ариан Дивийн гэгээн одоо альцсан байна. 남아서 한 개를 주주대 쓰는 쓰는 쪽 지구 지단 가게에 세인데 기부 중을 남기는 백가가 아니 소 점을 낸데 소 남도로야 기부 등기를 가가 아니 소 디시 남도로 다 디리 연락 중이 남도로 라고 보네
코알레 똑같이야. 뭐 기부 충분한도 잠들는 거네. 이게 손 제가 거기 까니 된도 대상 규미체도 도야 탑체야. 딱 된도 대상이야. 코알레 주지 나로를 내기 여러 인사 아니 디신랑도 되게 연락 주니기 랑도 중중도 랑도 라도 거네. 코알레 저게 탑술을 줘야. 다 되네. 라니 지구 코알레 저가 이 무초가 내가 되어가 다 보면 민족가 노아지 무슨 된 상마 꾸는 총받지다. 얘는 다 진기 초지. 이제 저 생각이 들을 때문에 용대가 되게 이들 생각 대답 함제장 좀 유다 지역을 줘야 탑술래야. 아니 잠바다 인제 싸울 때 장주선 뒤 아니 더를 키를 터네. 아니 탑시 순적이 나는 터네. 아니 남의 저를 산지도 공부해야. 어다 저쪽 상마로 생기 양은 좀 용어를 나도 지기 유리 전에 용어지 말아라. 이 나라 전에 용어지 말아. 저쪽 용어로 생기 차별을 좀 용어를 제대로 왔어. За тэгэхээр дотоодын одоо бурхны шашинтан дотор бол сэтгэл одоо голддог юм а гэж ингэж одоо альдсан байна. За энэ хүү одоо сэтгэлийг голж байгаагийн одоо учир шалтгааны үүхтэй зэрэг бол өнөөдөр 3 төрөлхүйтний номын хүрдэн дотор хамгийн эхлээд бол баг төрөлхүйтний одоо номын хүрээнд бол авралыг одуулах болон үүлийн үрийн давал орхилд бол голлон одоо суралцдаг. За тэгээд энэ одоо бурхан гончгсомд бол одоо үнэн сэтгэлээсээ одоо аврал итгэлийг одуулах. Тэгээд түүнийхэн одоо аврал итгэлийн одоо суртахаалны үүхтэй зэрэг бол үүлийн үрийг одоо ёсчлон одоо хэрэгжүүлэх нүгэл хилэнцгийг одоо арилгах, буйныг одоо бүтээх тэргүүтэн үүлийн үрийг одоо ёслон хэрэгжүүлэх. За ингэж одоо бурханд аврал итгэл одуулаад тэгээд үүлийн үрийн одоо аврал орхилыг ёслон одоо үйлдэснээр дараа төрөлдөө одоо муу зянд унахыг бол хаагаад дараа төрөлдөө бол орчлонгийн сайн сайхан төрлийг одоо олж авч дараа төрлийн одоо амар амгалантаа хүрдэг ийм одоо учиртай. За үүнийг одоо бүтээхэд ч гэсэн хамгийн гол юм нь юу гэхтэй зэрэг бол сэтгэл одоо юм аа. За тэгээ тэндээс одоо цаашдаа дунд төрөлхүйтийн номын хүрээнд одоо ороод ирэхээр зэрэг бол дөрвөн үнний одоо сургаалын дагуу орчлонг одоо төвчж гэгэрэл нэрванд одоо хүрэх. Дөрвөн үнний одоо суртахаалын дагуу орчлонгийн одоо мөн чанар нь юу юм? Түүний уг шалтгаан нь одоо юу юм? За тэгвэл энээс одоо гитлэх гэгэрэл нэрван гэж юу юм? Түүнд одоо хүрдэг арга зам нь одоо юу юм бэ гэдэг. Эдгээр одоо дөрвөн үнний сургаалыг бол анхааран одоо авснаар орчлонгийн зовлонг одоо бүрэн арилгаад түүнээс одоо амьд ирсэн гэгэрэл нэрванд одоо хүрдэг юм. За тэгээд түүний дараа их төрөлхүйтийн номын ёсонд одоо ороод ирэхээр зэрэг зөвхөн өөрөө одоо орчлонгоос гитлэх гэгэрэл нирваны одоо амар амгалан голох төдий биш. Хамаг амьтны тусыг бодох ёстой. Яагаад гэвэл энэ одоо хамаг амьтан чи бүгдээрээ бидэнд ачтай юм. Бидний одоо ад жаргал сайн сайхан гэдэг үл цөмөрөө энэ бусад амьтны одоо ачаарл одоо ирдэг. Хамаг амьтны одоо ачаарл одоо хин нэгэнд бол ад жаргал сайн сайхан одоо ирнэ үхээс бусдын одоо тусгүйгээр бол ямар ч одоо амар амгалан бүтдэггүй. Тийм учраас бол эдгээр одоо амьтан бол бүгдээрээ ачтай юм. Тэдгээрийн одоо ачийг нь одоо хариулахын тулд тэдгээрийг амгалантай байлгая гэсэн асархуй сэтгэл, зовлонгоос нь арилгая гэсэн нэгүсэнгүй сэтгэлийг төрүүлээд тэгээд түүн дээрээ одоо тулгуурлан одоо бод сэтгэлийг одоо үүсгэх, хоосон чанарыг бяцлахах тэргүүтэн арга бэлэг хоёрыг одоо хослон барилдуулаад ингээд төгс гэгэрсэн бурхны хутагт одоо хүрдэг юм аа. Тэгэхээр эдгээр одоо 3 төрөлхүйтийн номын хүрээний одоо аль ч зүйлийг одоо бүтээхэд бол тэдгэрийг зөвхөн одоо хэлээр бол бүтээх боломжгүй, зөвхөн биеэр бүтээх боломжгүй. Хамгийн гол нь бол сэтгэлээр одоо үйлдэж байж, сэтгэлийн хүчээр одоо бүтээдэг юм ёстой юм аа. Марамсэл био кандэли 좀 철부스 어디유 딱 디바치 좀 나가자. 배나랜드 주기 주마메로 다르데를 lumba치데 어다 딩게지 lumba치기 나는 아니 상황이 있냐네 말아서 탑달치 못 중요해. 상황이 있냐네 용수 잡아서 제일 중요해. 근데 이 아니 나가 있냐네 유대시 이 나네 나라네 진짜 상대 집중이 천대 등고를 천대 이제 지금 나네 파이는 돌이 터제 아니 양심에 지금 말아서 초과를 해 요래나 지금 얘기 두타부터 맞아 가루도 차진지 있는 거 같잖아. 저 라마처럼 내가 서로 빠지지 내가 서로 이거 내가 서로 이거 어떤 상황들이 냠냠 좀 되는 거. 다 레기 된다레기 냠냠이 내도 용하지가
내도 개가지 영다 많이 생기지 투모랑 장기 너희냐네 어다 기부 중요냐네 장을 내지 실라샤 시대나샤 되네 지원에 가면 라바수냐네 싸워라샤 이 강대로야 에너지 상호동반이 따외 토네 디시 남샤타 띵기를 정도 에너지 코레님이 상대 보내 엔 코알레 엔 도 누비요 타바 톱뉴스 통야 탐지 겸 톱뉴스 토도 코 공뉴스 토도야 어떤 게 지금 네 시야 야 대장기 미쳐봐 근데 나 그냥에 근데 제가 아니 탑시 이게 내 상황도 보이는 장주선 저 매달지 인다 어떤 게 있는 동인인지 인부제에서 장주선 동관이 따와 송도들을 통해 하이 내줘다냐 어떤 게 지금 냐면 중국에 있는 상원에 근데 상하 프로젝트 냐면 내 눈에 차트야 지금 대단한 데가 차트야 다들 들리지면 이나 지금 상하 냐면 통부 시우지 제가 있나야 뭐 장주선도 동관이 따와서 도남해 대봐 공중촌용 내대봐 장부를 내대봐 도남해 대봐 들리지 인바이나 아니 다른 분을 숨겨라 추 피고침이 추인데 강사 피고침이 계속 주거지 그 숨냐다 장골라면 정보가 채미냐 상가 셈이 있으면 디다고지 중과 있나 상가 디다고 생가 있나 아니 자로라 산 창지 지바 춘제장 아니 야세기 람 생기나 로아니스 라고 요제 슝 아니 땡주디 지 감정주디 사보다 띵사보 시부지 있나야 냠스 내가도 강사되라 어때 기부순이 내가 이사야지 강사지 코랑이 기부 중공 감는 때문에 장글랜드 기부 진주 감는 때문에 코레니 위에서 기부 침묘 감는 때문에 다시 순들 있냐면 딱 장주고 있으면 동반이 지도 직도에 되게 있냐면 싸워서 시작을 통해 뭐야 시작 메타 내죠 근데 이들 상하삼에 띵사보 돼야 또 쓰는 때문에 이런 거 어쩌려도 와 지초가 마음을 넘어 찍어 내는 거와 우리를 찾아 제가 찍어 내는 거와 생기냐면 지금 또네 아니 제가 들어가 그래도 지 피고치기 치인데 가서 피고치기 그래서 치서야 돼. 또 생긴 안에 제가 어쩌려도 За тэгэхээр одоо бидний энэ одоо төвд Монгол оронд одоо дэлгэрсэн энэ одоо шашин маань бол их баг хөлгөн одоо хослон барилдсан за түүний дотороос одоо содрог тарин хоёр одоо хослон барилдсан ийм одоо шашин юм аа. За энэ шашин одоо дэлгэрсэн газар бол ялангуяа одоо нууц тарины одоо номын ёс бол яг бүрэн гүйцэтээрээ одоо бүрэн бүтнээрээ одоо дэлгэрсэн ийм юм манай одоо төвд Монгол хоёрт бол за тэгээд энэ дотор бол нууц тарины ном тэрэн дундаасаа одоо дөрвөн дандрын аймаг ялангуяа ханцшгүй дандрын одоо аймаг бол маш одоо их дэлгэрсэн. За энэ бол одоо цагийн хүрдний ном за тэгээд санд уй дэмчиг буюу хэрууга жигжид буюу одоо ямандаг тэргүүтэн ийм одоо энэ ханцшгүй дандрын одоо ёсны хамгийн одоо гол ядан бурхтын эдгээр ном болвол манай одоо энэ төвд Монгол оронд бол хоёрт бол бүрэн одоо дэлгэрсэн. За бид нар ч гэсэн одоо эдгээрийн одоо уншлагыг одоо уншдаг. Жишээлх юм бол одоо ламын чодов буюу багшийн тагил гэдгийг одоо уншиж байгаа. За энэ бол одоо нууц тарины одоо хамгийн одоо дээд зэргийн одоо ном юм. Тэгэхээр эдгээр бүх одоо бидний энэ одоо бурхны шашны хамгийн одоо тэр дээд зэрэглэлийн одоо тэр нууц тарины одоо ном нь ёсчлон одоо бүтгэхэд бол юу хэрэгтэй вэ гэхтэй зэрэг бол хамгийн нэгдүгээрт нийтийн одоо зам мөр болсон 3 суртахаалыг одоо сайтар одоо хэрэгжүүлэх ёстой юм аа. За 3 одоо суртахаал самаадын одоо юу вянан одоо суртахаал, самаадын суртахаал, бэлгүүний суртахаал, эдгээр одоо 3 суртахаал, 4 үнний ном тэргүүтнийг бол сайн одоо үзэж судлах хэрэгтэй. За тэгээд 3 төрөлхүйтийн номыг ч гэсэн одоо сайн одоо үзэж судлах хэрэгтэй. За тэдгээрийн дотроос ялангуяа одоо хоосон чанарыг сайтар одоо оноод тэгээд хоосон чанарын одоо үүднээс бид нар энэ одоо 20% үнэн буюу гигэр нирван гэдгийг бол олж болох юм байна. За энэ одоо зовлонгийн язаар болсон тэр минимхилэн барих үзэл гэдгийг чинь бол арилгаж болох юм байна. Бид барих үзэл гэдгийг чинь энэ бие үгүй хоосон чанарыг онсноор бол байхгүй болгож өөрийн сэтгэлээсээ одоо ингэж арилгаж болох юм байна гэдэг
эдгээрийг одоо хоосон чанарын одоо үзлийг эзэмсний үүднээс эдгээрийг сайтарх барсан. За тэрэн дээрээс одоо бод сэтгэлийг одоо үүсгээд хамаг амьтны тусанд бол бурхны утгыг одоо игсэн бод сэтгэлийг үүсгэж ингэж хоосон чанар болон нэгүүлсэнгүй сэтгэл хоёрыг одоо хослон барилдуулсан ийм одоо зүйлийг эдгээрийг бол сайн одоо ойлгох хэрэгтэй. Тэхийн бол бидний тэр нууц тарины одоо тэр гүн гүнзгий номнууд нь зүгээр одоо утга учиртай болно. Тэгэхгүйгээр одоо хоосон чанарын талаар бол ямар ч одоо ойлголт байхгүй. Бод сэтгэлийг одоо огт одоо бодохгүй гэр зөвхөн одоо энэ одоо нууц тарины номны одоо уншлагыг одоо уншсан зан үйлийн одоо үйлдэлсэн төдийгөр болвол энэ одоо ном маань жинхэнэ одоо тэр хоосон нууц тарины гүн гүнзгий ном болж чадахгүй гэвэл тийм ном болоход бол хэцүү юм аа. Тийм учраас гадамбын одоо дээдс ном нар бол юу гэж одоо айлдсан байдаг вэ гэхтэй зэрэг ном нь одоо их хөлгийн ном байсан төдийгөр бол тус болохгүй. Номыг одоо хийж байгаа бодгаал өөрөө их хөлгөнтөн одоо байх ёстой гэж ингэж одоо айлдсан байдаг. За богд лам ч гэсэн одоо бодмөрийн дэрэг номондоо болвол үнэхэрийн одоо бодийн сэтгэлийг одоо төрүүлээд хоосон чанарыг одоо ойлгоод ингээд бод сэтгэл хоосон чанар хоёрыг хослон барилдуулахын үүднээс нэг одоо адгуу самтанд нэг чимэх гурил одоо өгсөн төдийгөр болвол тэр нь одоо их хөлгөний ном болно. Тэр нь бол бурхны утгыг олохын одоо уг шалтгаан болж чаднаа гэж ингэж одоо айлдсан байдаг юм аа. Тийм учраас бол тухайн ном өөрөө ямар ном байсан одоо их хөлгөний ном байхад түүнийг бид нар одоо нэг сайн одоо юм бодохгүйгээр одоо уншсан төдийгөр л тэр маань шууд одоо их хөлгөний ном болчих юм уу гэвэл тийм одоо биш юм аа. Хамгийн гол нь бол анхааран авахч бодгаал өөрөөс одоо хамаарнаа гэж ингэж одоо айлдсан байна шүү дээ. Тийм учраас бол энэ одоо манай одоо Монгол оронд бол одоо их хөлгөний шашин тэрэн дундаасаа одоо тарны нууц тарны шашин хамгийн одоо хансшгүй дандарын одоо ёсны энэ одоо гайхамшигтай ном дэлгэрсэн байна. Гэхдээ энэ номоо бид нар жинхэнэ одоо тийм одоо хансшгүй дандарын одоо ёсны ном болгоход хамгийн гол нь бол бидний сэтгэлээс одоо шалтгааллах юм аа. Одоо амаараа одоо тэдгээр одоо энэ нууц тарны одоо зан үйлийн одоо судар тарныг нь одоо уншсан төдийгөр бол болохгүй. Биеэрээ одоо чагжийн одоо ингээд хийсэн төдийгөр бол болохгүй. Хамгийн гол нь дотоод сэтгэлдээ тэдгээрийн утга учирыг одоо бясалгаж байж л энэ одоо номч нь жинхэнэ одоо утга учираараа одоо ирнэ гэдгийг бол бас энэ одоо Ариан Дэвийн гэгэний одоо түрүүний одоо айлдсан номноос одоо ойлгож одоо болохоор байна. Ингээд инга таньд тамин лагин дүдэн сая лагин татчум 나보고 나보고 같은데 아니 лагин 참고단 진사지 아니 뒤에 무도 시에 락인 뒤에서 그냥 무르서 또 언제다 보지 차샤이나 아니 장고라 나보고 뭐 라니 티야 당보 아니 같은 처가 마음도 자 바로 이 중처보는 거야 아니 가수가 되게 처가 틀냐는 말하고 되니 그냥 내 비도를 켜가지고 되는 눌러 쫓았거든 다도 죽는 건데 담버렸어 담버렸어야지 어디다 되지 것이 레시안 데마도 로사 누우스에 네바이가 대담은 샤마나 같은 대달 네바이에 되는 중인다 엔 이양들 양도 공부했다 리버티를 좀 하면 인생도 냠소라를 받아야 기부수도 고리도 좀 받았지 내좀 내냐면 대답해 탐들 계획이 대신 땅사로 쓰는 랑자 디두두자는 거야 아니 얘냐면 지각제로 고른다든가 경험수리냐 대답 제시게 구워서 나도 처음에 아니 그냥 문제가 나 지가 좀 지고 왔어 나만 그냥 되다 그냥 실제 말아서야 되다 그냥 내는 거 되다 제국을 구자만 보셔도 왔어. За тиймээс энэ одоо бодмөрийн зэргийн одоо хураангуй утга гэдэг энэхүү одоо ном маань бол сэтгэлийг одоо анхааран сэтгэлийг одоо засах, сэтгэлийг одоо сайжруулахын тухайд одоо айлдсан ийм ном юм аа. Тэгэхээр богд лам бол эхлээд их бодмөрийн зэргийн одоо зохиосон, дараа нь түүнийг одоо арай хураангуулаад дунд бодмөрийн зэргийн зохиосон. Тэгээд цогцгөлд нь бол энэ одоо хоёр бодмөрийн зэргийнхээ утгыг бол маш их одоо хураангуулад анхааран авлагын одоо гүр дуулал болгож энэ бодмөрийн зэргийн одоо хураангуй утга гэдэг энэхүү номыг бол одоо номлосон ийм одоо учиртай юм аа. За тэгээд богд ламын өөрийнх нь одоо намтрыг одоо харж байхад ч гэсэн анх эхлээд бол бурхны одоо ном сургаалд бол агуу ихээр одоо ёслон одоо суралцж тэгээд дараа нь бол тэр одоо ёслон одоо суралцсан ном судруудынхаа утгыг нь бол
бүрэн одоо магадлан ойлгож за тэгээд түүнийг одоо энэ үл ийм юм байна гэдээ ойлгосон төдийгөр орхилгүйгээр түүнийг одоо өдөр шөнө одоо цаг үргэлжид бол анхааран авч яг одоо өөртөө одоо хэрэгжүүлэн одоо яг анхааран авлага бяцлал болгоод тэгээд дараа нь бол гитлэгч биеэр анхааран авлага энэ мэтийг одоо үлдсэн шүү. Гитлэхийг хүссэн шавнар та нар ч гэсэн одоо яг ингэж одоо анхааран аваарай гэж ингэж өөрийнхөө тэр одоо ойлгосон бүх одоо мэдлэгээ бол гурван төрөлхүйтний мөрийн зэргийн одоо дарааллын дагуу ингэж одоо чиглэлээд тэгээд хамаг амьтанд одоо номлосон ийм одоо учиртай юм аа. Тийм учраас энэхүү одоо бодмөрийн зэрэг гэдэг ном бол багш нь өөрөө одоо яаж анхааран авч өөрийн сэтгэлд ямар одоо эрдэм мэдлэгийг ямар дистаралаар одоо төрүүлсэн түүнийг шавнартаа болоод яг яслан одоо хөтөлсөн ийм одоо сургаал юм аа. 도마치 못 적어야 되나? 스펠나 렌트하기 차는 되나? 시부 순대스 시아바 시아장 저거 퇴장을送많이 봐. 이거 장을送많이 봐. 시부 순대스 어디게 거야? 어떤 장보는 정보를 당도 쳐봐나 아주 이 최대한 양양상 타만 인생부도 양상을 주거나 어떻게 고스게 되게 왔어. 시부 순대스 해야 돼. 시부지 개체 뭐래도 왔어. 다 시부 순대스 맞은 거 있나? 아니 퇴배 개배 냠쳐야지. 개버 쳐야지. 개배 키주네. 누가 제일 야 현다 집에서 이제 누가 로스 쳐야지. 근데 지금 세워 많이 있으네. 지금은 비슷한 시대에 있으네. 나비 쳐배나 야버 내가 되게 쳐를 많이 딱한테 담아도 샷으로 보래스. 내가 저 이래스. 이제 어떻게 숨이가. 때문에 내가 같이 보래. 근데 인류 담배 지가 중앙 거 순간 나버 쓰이나야 라버로 그냥 그냥 아니 좋아하는 힘벌에 이 저가 라버로 그냥 그냥 이 가도 가만해 제가 중간 가도 만해 제가 동안 논스도 라버로 그냥 제가 개청고 아니 망소 소리네야 단단 샤신 투브스네 추조카 망고지도 와 추조카 망고에 지금 소소 텔레비전에 이 도나마고 지금도 그래 예수이란 주고요. 그래서 지금 맞다. 지금 뭐 그것도 거기로 내가 미리 와서 뭐 담볼 소불을 뭐 지금 그것도 거기로 내가 샤센 투 쓰기요 말해. 나 담당 샤센 투 빼먹고 왔어. 나 그거는 고야기 잘하대. 그냥 내가 뒤에서 많이 봐. 뭐지? 남초에 전화체 남배 따와가리 남배 쪄와가리 대라 때는 수수 군주 근데지고 와 타두기 되게 비단 가리 어떻게 저 전화치기 와라 다통이네 무슨 문제야 개청보를 뒤 근데 남들 지나 담보자체 처럼 한국도 아주 중로 탐대 담보에서 타마는 이제 본디 남도나서야 일납자들 대라 두고도 왔어. За тийм учраас бол энд одоо цугласан одоо бүх хүмүүс лам хуураг болон да нийт одоо сүсдэн болон бүгд бол энэхүү бодмөрийн зэрэг номыг одоо сайн одоо анхааран авч одоо судлах хэрэгтэй. За тэгэхээр одоо бидний одоо энэ Төвд Монголын одоо шашин болвол налиндрын хийдийн одоо уламжлал юм аа. За налиндрын хийдийн одоо энэхүү уламжлалд бол номлол бүтээл хоёрыг одоо хослон барилдуулах гэсэн ийм одоо зүйл байдгаа. Тэгвэл зэрэг бол одоо номлол гэдэг нь юу хэлж байна вэ гэхдээ зэрэг бол багш нь одоо номоо заагаад шавнарын түүнийг одоо үзэж судлах гэсэн энийг хэлж байгаа юм аа. Тэгвэл зэрэг үзэж судалсан одоо номоо яг өөрийн одоо бүтээл болгох зүгээр одоо үзэж судлаад орхих төдий биш. Түүнийг одоо өөрийн одоо бүтээл болгохыг бол хэлж байгаа юм. Тэгвэл зарим хүмүүс бол энэ хоёрыг одоо хооронд нь хослуулахгүй бол энэ хоёрыг одоо хооронд нь хослуулахгүй бол ном одоо үзэж судалж явах үедээ түүнийг зөвхөн одоо их одоо мэрэгэн болох, мундаг болохын төлөө бол ингэж одоо үзээд
Тэгээд сүүлд нь одоо номыг бүтээн ихтэй зэрэг болоод хэн нэгнээс одоо номыг яаж бүтээх үү, юу бяцлах уу, яах вэ гэдэг өөр хүнээс одоо хайх ийм одоо маягтай байх юм бол энэ бол хоорондоо ямар ч одоо таарахгүй гэж ингэж үздэг. Тэгэхээр бодмөрийн зэрэг номонд ч гэсэн үзэл судлахтаа болоод өөр юм үзэл судалчаад яг одоо бяцлах үедээ болоод одоо энийг одоо бяцлагнаа гэдэг алганы толионы чинээ одоо нэг жижигхэн юмыг бариад ингээд одоо явдаг нь бол маш их одоо эндүүрл юм аа. Тийм учраас бол Бурхны одоо айлдсан бүх одоо энэ сургаал номлууд чинь цөмөрөө одоо гэгэрэл нирванд хүрэгдэг өвдс юм аа. Тийм учраас бүх одоо зарилгыг бол өвдсөнд ургуулах хэрэгтэй гэж ингэж одоо номлосон байдаг. Тийм учраас бол үзэж судалж байгаа эдгээр одоо бүх ном чинь дараа нь одоо бяцлагаж бүтээх ном чинь одоо энэ л одоо муу юм шүү. Энэ хоёрыг одоо тусад нь бодож болохгүй, өмнөнийг одоо хослон баригдуулах хэрэгтэй гэдэг гэж бол ингэж одоо айлдсан байдаг юм аа. За тийм учраас ялангуяа энд одоо сууж байгаа залуу лам нар та бүхэд бол номоо одоо сайн үзэх хэрэгтэй. Ялангуяа одоо Чойрын номыг хамгийн анхны одоо хадаг шидвээс нь авахгүйлал бүгдийг нь одоо сайн одоо судлах хэрэгтэй. Тэгээд мөн хурлын одоо зам үйл уншлага ном эдгээр бүгдийг нь болж осчлон бүгдийг нь одоо сайн одоо суралцаарай. За энгийн одоо хүмүүс бол бас их байна. Одоо бол олон тийм номын төвүүд одоо гарсан байна. Энэ одоо эдгээр номын төвүүд бол үнэхээр одоо бас Бурхны шашинд бол маш хэрэг болж байгаа. Би бол эдгээр бүгдэд бол даган баясаж байна. Би одоо анх Монголд бол 1991 онд анх удаа ирж байсан. Тэр үед бол Бурхны шашны одоо нэгч төв бол байгаагүй. За өнөөдөр бол маш олон одоо төв гарч ирсэн. Энэ бол яахын аргагүй одоо хэрэгцээтэй учраас эдгээр одоо зүйлүүд ийм одоо номын төвүүд бол бий болж байгаамаа. Тийм учраас эдгээр номын төвд одоо явж Бурхны одоо сургаалыг одоо үзэж судалж байгаа энэ одоо хүмүүс та бүгд бол цаашдаа улам сайн одоо суралцах хэрэгтэй. Бурхны шашны одоо үзэл гэдэг нь одоо юу юм? Бурхны шашны одоо явдал гэж одоо юу юм? Ямар одоо үзэлтэй байх хэрэгтэй юм? Яаж одоо явж одоо амьдрах яаж одоо Бурхны номоо хэрэгжүүлэх ёстой юм гэдэг эдгээр бүгдийг бол ёслон одоо судлах ёстой юм аа. Тэгээ энэ бүгд бол энэ бодмөрийн зэргийн одоо хураангуй утга гэдэг үүнээр одоо гарч байгаа юм шүү. Энэ номны хой талд бол анх эхлээд агуу ихээр сонсоход одоо хичээсэн гэдэг нь бол эхлээд маш их одоо номыг бол үзэж судалсан. Завсарт нь бүгдээрийг нь одоо өвдсөн дургуулсан гэдэг нь тэр бүх номынхаа утгыг бол одоо ойлгосон. Эцэст нь бол тэр номныхоо одоо ойлгосон утгыг өдөр шөнө бүхэнд бол анхааран авч одоо хэрэгжүүлсэн. Тэгээд тэр бүх зүйлээ бол шашин амьтны төлөө бол зориулсан гэж ингэж гогдлом одоо айлдсан байгаа. Энэ бол одоо Бурхны шашинд хэрхэн яаж одоо суралцах вэ гэдгийг бол хамгийн товчхондоо маш дэлгэрэнгүй одоо гаргаж байгаа ийм одоо зүйл юм шүү. Parasha. That good number was no number in the river. And come to the rivers, come to the rivers, Sunday, and come to you, and then Sunday, not sure go to you go to your neck and there you are. And camera carry out choose and that go to number go to camera carry out. You then share on the capsule. Camera share on the capsule saying, what to do? Look on changing your body model. Look on Matava, you then see your mother, camera see your mother, camera machine, and then machine. And
이지 텔레비 야들다서 아 저도 술을 저도 알로 나와 인베스터로 로제마 나와 베베스터로 어떤 도시 찾아야 돼. 내 맛이 태버려 맛이 로종 맛이 느껴지는 이유가 없다. За тэгэхээр зэрэг одоо хамгийн одоо энгийн жишээ бол юу гэхээр зэрэг бид нар одоо чи бурхны шашинтай хүн мөн үү гэвэл тийм ээ би бурхны шашинтай гэж. За аврал итгэлээ одоо уншиж байгаа юу бол уншиж байгаа гэдгээ. За гэвч бол одоо энэ бурхан гонч гүсмийн одоо эрдэм нь одоо юу байдаг юм бэ? Ямар одоо эрдэмтэй юм бэ? За мөн одоо бусад шашны одоо энэ одоо багшаас бурхан багш юугээрээ одоо ялгаатай юм бэ? Бусад одоо шашны одоо ном сургаалаас бурханы ном юугээрээ одоо ялгаатай юм бэ? За мөн одоо хургуудын явдал нь ч гэсэн одоо юугээрээ одоо ялгарх юм бэ гэдэг энэ одоо ялгаа тэдгээр бүгдийг бол сайн одоо мэддэггүй. Тэгэхээр өнөөдөр энэ жил энэ бүгдийг одоо мэдхийн тулд ер нь бол бурханы шашинтан байна гэдэг бол бурханд одоо аврал итгэлийг одуулахыг хэлдэг. Бурханд аврал итгэлийг одуулна гэдэг бол бурхан гонч гүсмийн одоо эрдмийн мэдээд аврал итгэлийг одуулах, ялгааг нь мэдээд одоо итгэл одуулах, ялгааг нь мэдээд одоо итгэл одуулах. За мөн одоо бусдад үл өгүүлэхийн үүднээс одоо итгэл одуулах, ам амхын одоо үүднээс одоо итгэл одуулах тэргүүтэн ийм одоо онцлогтой байдаг. Бурханд аврал итгэл одуулна гэдэг ч бас дотроо одоо утга учиртай ийм одоо байдгийн. За эдгээрийг одоо яг ёсчлон одоо бурханд аврал итгэл одуулахын тулд бол өөрийнхөө одоо бурхан багшийн одоо бусдаас ялгарх онцлог эрдэм нь одоо юу юм, бурханы сургаалын одоо ялгаа нь юу юм бэ гэдгийг бол сайн мэдэх ёстой. Эд бүгдийг бол мэдхийн тулд яах вэ гэхээр зэрэг бурханы номонд суралцахаас өөр аргагүй. Суралцахгүйгээр бол үүнийг одоо мэдэх бол боломжгүй юм аа. Тийм учраас хэдийгээр өөрийгөө бурханы шашинтан гэж бодож байгаа боловч бурханыхаа номонд одоо суралцахгүй үл суралцсны одоо ирэхээр одоо энэ жил бурханы шашинтан юм шиг боловч гинтхэн одоо нэг хүн ирээд тэнд нэг сайн байна. Тэр их одоо сайн байна шүү гэвэл тийшээ очоод өөр нэг хүн тэнд бас нэг одоо бөө сайн байна гэвэл бөө рүү яваад одоо Иесус сайн байна гэвэл Иесус рүү явдаг ч юм уу. Тэгэл нэг харахад бурхан шашинтан юм шиг, нэг харахад Христийн шашинтан юм шиг, нэг харахад бөө мөрөлтөн юм шиг ийм одоо болцсон болол одоо явж байдаг. Эдгээр бүгд бол юунаас одоо болж байгаа нөхөд зэрэг бол бурханыхаа ном сургаалыг үзэж судлаагүй одоо ирэхээр л болж байгаа зүйл юм аа. 이 자원람도 총 내놔서 이 규모식이 내 판단이 같은 그룹은 야 제가 저도 근데 이거도 와서 어떻게 아니 이 내주기 마셔 봤다 로종 마셔 봤다 근데 퇴바다 삼바다 고바 지도 순대 맞은 거리 견지래 다 들리지기 이 남배 떠두다 되게 되냐 그냥 로종 제 지기가 문제는 로종 제 들리지 정말 있나 현재 말로 보는 작품도 해방을 보는 작품도 왔어요. 나는 망이 용으로 이 현대 지금 야송 가서 시험이네. 당연히 본조 작품도 secana 본조 숨고 제가 만나려 했는데 되게 제가 되게 근데 마찬가지로 레포타는 현재 말로 이거를 아니 내 기도를 이용해서 그런 캐사지 이 다반이 이 체에 아니 근데 해방을 보는 작품도 하셔야 되지. 어떻게 도스래 근데 인류 로종 제사 그냥 시작해 준 거예요. 로종단 나는 순대전 시작해 준 거예요. За тийм болохоор одоо 8 арилжааг нь одоо бүтээгч байдаг юм уу? Одоо мөнгө төгрөг одоо өгөх тараахч байдаг юм уу? 자원은 뭐지 총선다 제가 채웠을 거야. 야 자원은 그때 뭐좀 이제 대바달라 그래야. 근데 그거 тухайн одоо шашныг одоо шүтэж байтал ажил үйлсний бүтээд байх юм бол улам одоо тэрэндээс үсгэлээд байдаг. Гэтэл одоо тухайн шашныг одоо шүтээ явж байтал ажил үйлс нь жоохон бүтгээ байчих юм бол энэ одоо шашнаас одоо болж байна. Энд чинь одоо юм бүтээдгүй юм байна гэдэг. Ингээд сүсэг бишрэл нь улам одоо ингээд буураад өөр тийшээ одоо явчих. Тэргүүтэн ийм одоо байдаг. За эд бүгд бол юунаас одоо шалтгаалж байна вэ гэхдээ зэрэг бол өөрийнхөө одоо шашны мөн чанарыг одоо үдэд судлаагүй түүнээс одоо шалтгаалж байгаа юм аа. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө одоо шашны одоо ямар одоо утга учиртай юм бэ гэдгийг бол сайн одоо үдэд судалсан утга учирыг одоо ойлгоод мэдтсэн байх юм бол одоо бусдад үл өгүүлэх буюу одоо өөр шашинд бол үл итгэх тэгээд
өөрийнхөө одоо энэ чугуур дээд гурвыг бол хүлээн зөвшөөрөх буюу ам авах гэдэг бол аяндаа одоо ирнэ. Хажуунаас хэн нэгэн бол тэнд нэг тийм одоо сайн юм байна. Тэр одоо шашин одоо их сайн юм байна гэд хичнээн одоо мянга дахин одоо хэлсэн байсан ч гэсэн миний одоо шүтж байгаа бурхны шашны одоо бурхан нь бол ийм одоо учиртай юм, ном нь одоо ийм учиртай, гургууд нь одоо ийм учиртай, үзэл онол нь одоо ийм байдгаа гэд тэрийнхээ одоо утга учирыг мэдсэн учраас бол гаднаас хичнээн ч юм одоо хэлсэн төр зуурын одоо ямар ч одоо саад бэрхшээл гарч байсан тэр хүний одоо сүсэг бишрэл нь бол одоо буцшгүй ийм одоо байдаг юм аа. Тийм учраас бол одоо үзэж судлах бурхныхаа одоо ном сургаал суралцсан гэдэг бол одоо маш чухал. За тэгээд суралцах төдий одоо биш үзэж судлах болон түүнийг одоо анхааран авч хэрэгжүүлэх хоёрыг одоо хослон барилдуулах юм бол энэ бол хамгийн одоо чухал зүйл юм аа. 지다 시간 안에 나랑 소리야 디지털 다리 공부시고 나서 내가 디지털 내가 동네에 디지털 습사이 디지털 칼리지에 라바이나 이 신의 상담에 와 원고방안에 때문에 디지털 지도 와 나선에 때문에 디지털 지도 와 원고방안에 때문에 디지털이나 나선에 때문에 디지털이 수축차도 소소소 양념도 다 보여 줘 원고방안에 때문에 디지털이 시부지 예배나 간발이하고 대사이하고 진체이하고 에너지 벤조 부순처로하고 시부지 예나야 나선만 때문에 강해지다 선제지 예배이나 디디 부순처로 소식도 와 세비 동해지 시기내셔도 와 오고 공안 때문에 디디 세비 동해지 시기내셔도 와다 치료가 오고 공안 때문에 디디 산 차게 상고 큐는 매버지 인바이나야 나서만 때문에 양면은 렌데가 간거 양면은 잡아다자와 양면은 동반이 있다와 다 근데 지 삼육 차버지 여러이나 시간계 기부지 중거 있네요 깨네 장주랑도 깨네 도수자 어떤데 지 토네 이게 있다와 좀 못해야 근데 이게 까다스는 숨겨려야 종지 기회 중내 시험은 비 남산에나 잡아다 인기사와 근데지 동거리기 싸와 근데지 여가 있나 실로도 깨년이 루트인데 대대해야 되냐 생기시도 좀 못해요 대니도 이거 너무 방법이 종제 기회 중에 다 동계 기회 다 동계 다 되래 근데 도와 근데 이들 원고 고만할 때문에 디기래야 남산할 때문에 디기 생에 자처 누가 처리거든 그냥 하고 도와 다 남산할 때문에 디기 생에 간대지 더네 루고라서도 로조 제대 루고라 마도 로조 맞아봐 양내 맞아봐 나서는 이게 누가 좋아 담보 기초고 문제 뭐 지다 디디 라스 하버스 제가 내가 주면 이제 디디가 공부 공안을 때문에 디디가 나서는 디디니 좋아 스타공 공안 때문에 디디니 나서는 쉽게 좋아 근데 니가 За тэгэхээр бид бүгд цөмөрөн бол одоо амар амгалан ад жаргалыг одоо хүсдэг. Тэгэхээр бидний одоо хүсдэг ад жаргал маань одоо яг юу байна вэ гэдгийг бол бид нар эргээд одоо эргцүүлэн бас бодох хэрэгтэй. Тэгэхээр бидний дотор бол ямар одоо ад жаргал байна вэ гэхээр нэгдүгээрт нь бидний одоо мэдрэхүйн 5 эрхтнээр одоо авч байдаг. Одоо энэ одоо биеийн дээр одоо тулгуурласан энэ одоо ад жаргал байна. За хоёрдугаарт нь юу гэхээр дотоод сэтгэлийн одоо ад жаргал энэ хоёр байгаамаа. Энэ хоёрын одоо аль нь илүү одоо чухал байна уу гэхтэй зэрэг бол дотоод сэтгэлийн одоо амар амгалан бол илүү одоо чухал юм аа. Яагаад гэхтэй зэрэг бол гадна талын одоо амар амгалан хичнээн одоо сайхан байлаач гэсэн жишээлх юм бол хэн нэгэн хүн одоо маш одоо амьдарч байгаа одоо орон байр нь бол үнэхээр одоо тансаг сайхан за түүний одоо хэрэгжилж байгаа юмнууд нь ч гэсэн үнэхээр одоо сайхан идэж байгаа хоол унд нь ч гэсэн одоо хамгийн сайхан тэгээд дээрэс нь одоо эд хөрөнгө тэргүүтэн бүх юм ингээд хөдөлчуулган болцсон ийм одоо байлаач гэсэн тэр хүний дотоод сэтгэл нь одоо тавгүй дотоод сэтгэлд нь ямар нэгэн одоо тийм одоо таагүй зүйл одоо бодогдож байх юм бол тэр хүн одоо ажиргалтай сайхан байж чаддаггүй. Дотоод сэтгэлийн тэр одоо зовлон нь болохоор зэрэг бол гадны одоо тэр мэдрэг одоо биеэрээ одоо ингэж одоо амсж байгаа тэр одоо ад жаргалыг нь бол сүлээрээ одоо дарчдаг. Тэгэхээр тэр дотоод сэтгэлийн нэг жоохон зовлон л хүний одоо энэ гаднаас
авч байгаа энэ одоо амар амгаланг бол одоо байхгүй болгочдөг. Тэрийг нь тэр одоо амар амгалангууд мэдрэхгүй одоо болгочдөг. Ингээд одоо тэр хүн одоо зовлонтой байгаад байдаг ийм одоо юм аа. За харин түүний эсрэгээр гадна талдаа бол нэг их одоо тийм сайхан амьдарч байгаа нөхцөл байдал нь бол тийм одоо тансаг таатай тийм сайхан биш ч гэсэн тэр хүн одоо дотоод сэтгэлдээ үнэхээр одоо их амар амгалантай, асархуй сэтгэлтэй, нэгүүлсэнгүй сэтгэлтэй, та хоосон чанарыг одоо ухаардсан ийм одоо байх юм бол гадна талд хичнээн одоо тийм таагүй юм одоо байж байсан ч гэсэн тэр бүгдийг бол одоо хичнээн тэр муу нөхцөлийг ч гэсэн одоо ажиргал сайн сайханд одоо уруулж чаднаа. Одоо гадна талын одоо муу нөхцөлийг бол өөрийн одоо амар амгалантанд одоо уруулах гэсэн ийм одоо зүйл байдаг. Тэгэхээр зэрэг хүн дотоод сэтгэлдээ одоо амар амгалантай байх юм бол гадна талд хичнээн одоо муу нөхцөл байсан ч гэсэн түүнийг одоо тоодгүй дотоод сэтгэлийн одоо амар амгалан нь тэр биеэр дамжиж байгаа зовлонг бол одоо сүлээрээ одоо дарж чаддаг ийм одоо байдаг юм аа. Тийм учраас гадамбын одоо лам нар бол юу гэж одоо альдсан байдгүй хөхтэй зэрэг бол гадны одоо хичнээн одоо зовлон байсан ч гэсэн тэдгээр бүгдийг бол амгаланд одоо уруулаад гадна талд одоо янз бүрийн одоо тийм болохгүй бүтэхгүй юмнууд зовлон бэрхшээлүүд хичнээн гарч байсан ч гэсэн түүн дотор бол дотоод сэтгэлийнх нь амар амгалан нь бол уруулшгүй ийм одоо байснаар бол тэдгээр бүгдийг ч гэсэн амар амгаланд одоо уруулаад ингээд одоо амгалангийн хотод одоо байж байгаа юм шиг ийм байж одоо чаддаг юм аа, ийм байж одоо болдго юм аа гэдгийг бол айдсан байдаг. Тийм учраас бол энэ одоо биеийн одоо биеэр дамжиж байгаа одоо амар амгалан дотоод сэтгэлийн одоо энэ одоо жаргал гэдэг энэ хоёрын дотроос бол сэтгэлийн одоо амар амгалан нь бол илүү одоо чухал юм аа. За тэгээд өөрийн одоо дотоод сэтгэлдээ энэ амар амгалан одоо бий болгохын тулд яах ёстой вэ гэхтэй зэрэг бол Бурхны номонд бол суралцах ёстой. Номонд суралцж байж энэ дотоод сэтгэлийн одоо амар амгаланг бий болгоно гэхээс биш одоо биений амар амгалан шиг гадна талдаа одоо сайхан одоо байшинтай, сайхан одоо хувцастай, хөрөнгө мөнгөтэй байсан төдийгөр бол дотоодын одоо амар амгалан бол ирэхгүй. Одоо биений одоо амар амгалан бол энэ төдийгөр ирж болох боловч дотоод сэтгэлийн одоо амар амгалан бол Бурхны номонд одоо судалж суралцж байж л одоо ирдэг тийм зүйл юм. За судалж сурал одоо Бурхны номонд одоо суралцсан төдийгөр одоо үл барам түүнийг одоо анхааран авлага болгож өөрөөдөө одоо бүтээж хэрэгжүүлснээр бол энэ дотоод сэтгэлийн одоо амар амгалан гэдэг ирдэг юм байнамаа. 유생 신화를 시작했나? 캐나다에서 인상사 그걸 미스터지 걸어서 서로 미스터에서 최승에지 그런 미도마제 보는 중ሻ도 최지래 다시 동해마서 그걸 보고 있기를 인상한테 그런 미스터지 걸어 다시 봐야 아마 최승이 봐야 치료고 죽는도 약고 좀 그래 이야기 좀 세리 이야기 좀 에는 감각이 그래서 다 들리기 인상 워셔 캐나다 사무실에 코스들에 진짜는 되게라다 역시요 가버렸어. 주무시게 인바르다 나가산기 주는 인바르다 꼭도 따서 다 뭐야 말사 얘가요. 딱 되게 맞다. 김유기 그런 미술사지 빠지 그래 이야기다. 세리 이야기 지도 친구 이 강의 체도랬으면 원고 공마다 때문에 이기 불량 체도다. 원고 공마다 때문에 이기 불량 체도 뭐나 자네가 그래 이야기 배도 좀 중요해. 세리 이야기 배도 좀 중요해. 이래 틀에 얘기가 틀에 얘기가 나서는 때 시대 들어야 또 단다 뭐 두교를 봐. 내지 인두스 지시 지 업무 공간할 때 이야기 지점 친구 태적이 틀에 얘기가 뒤치 대라 때문에 망다가 대라 때문에 신나나 지자지야 용대한테 내 양야시에 뭐 나중에 명성은 도와 틀에 이야기 친구들 대라 때문에 내가 사업을 리도 와 대라 때문에야 que estava tendo estava lindo outra duas indo tá fulei a que tá aqui 술 배제 당하였으나 마나 소비 이거 미치 소비 배제 당을 낮췄지 다 배제 당의 길이 잡아다 써와요 선생이요 이 아랍 조상이요 이런 중순에 제가 가서 유행에 되게 정말 딱 그래야 돼 지속시켜지 뭐네 대단하게 얘기를 그렇게야지 가세 뒤배주 당에 강사 비교로야 시행을 참석생이지 야럽 조상 생이지 영중숭 생이지 아니 당에 때때들 서센제 생이지 근데 매번 있나 년가 차차로 줘야지 뭐 도스를 해도 왔어 근데 이
유럽 미술자님 박사님 봤어요. 치무비 수주야기 치점치가 대난 배제단 얘기 나 강사기 난 생이 나야 아니 걔는 제 삼바 걔는 아서 아니 랑이야 지문에 자네 리튼다 튼거 말이지 튼 숨야 소센지야 되게 내가 전에 보고 기타르에서나 생각 때문에 유거를 마도 지 유거를 때문에 유거 말 때문에 유거 말 근데 아주 그런 소리가 뒤나라 있나야 오늘 자네 생각 때문에 유거 따라 저다가 나바상계를 추주 빌라데비 하장 계시고 공부도 따라고 지금 더보지 깨버리나 더보지 인류 체리 표에다 뒤나 더보지 때문에 자네 말 यार जो संगीत की नंबर 3 इलाजा 어떻게 이 뭐자가 가시는 예를 들어서 내가 제일 전화해 봐. 이 양진영 같은 거는 이게 더 나와요. 이 양진영 같은 맞으나 아니 저는 이게 영어도 어떻게 해야 За өөр нэг одоо учир шалтгаан юу байна вэ гэхдээ зэрэг болвол за өнөөдөр өнөөгийн одоо бид нар бол 21-р зуунд одоо амьдарч байна. За энэ одоо 21-р зуун гэдэг бол үнэхээр одоо гадна талд бол техник, технологи, шинжлэх ухаан одоо үнэхээр одоо өндөр хөгжсөн ийм одоо цаг үе юм аа. За энэ одоо цаг үед амьдарч байгаа ялангуяа одоо залуу одоо чууд одоо та бүгд бол юу гэж одоо бодож зарим одоо хүмүүс бол юу гэж одоо боддог вэ гэхдээ зэрэг бол энэ одоо бурхны шашин гэдэг бол одоо бүр манай эртний одоо өмнөх одоогоос бол баг 3000 жилийн одоо тэртээ бол үүссэн зүйл юм аа. Тийм учраас энэ бол өнөөгийн 21-р зууны үед бол энэ хоцрогдсон зүйлээ. Одоо бол бид нар одоо техник технологи өндөр одоо хөгжсөн учраас заавал одоо шашин шүтэх одоо шаардлагагүйгээр бурхны ном сургаалыг үзэж судлах одоо хэрэггүйгээр ингээд одоо явхад бол бид нар сайн сайхан ажиргалтай амар амгалантай сайхан байж одоо болно гэж ингэж одоо бодож байж болох юм аа. Гэвч бол бас сайтар одоо ажиглах юм бол тийм биш байгаа. Өнөөдөр одоо шинжлэх ухаан ингэж одоо хөгжиж байгаа. Техник технологи одоо ингээд технологиг одоо ингэж өндөр хөгжүүлж байгаа нь бол юуны төлөө юм бэ гэхдээ зэрэг бол ажиргал сайн сайхны төлөө юм аа. Тэгэхдээ ямар ажиргал сайн сайхны төлөө вэ гэхдээ зэрэг бол түрүүний одоо бидний ярьсан дотоод сэтгэлийн одоо амар амгалан болон гадаад одоо биений одоо амар амгалан хоёроос гадаад биеийн одоо амар амгалангал одоо бүтээхийн төлөө бол шинжлэх ухаан, техник, технологи бүгд бол одоо энэ одоо зүйлсийг одоо бүтээж ингэж одоо явж байна. За энийг одоо бүтээсэн төдийгөр хүмүүс одоо гадна талдаа ялангуяа одоо бие махбодын хувьд бол ажиргалтай сайн сайхан байж амар амгалантай одоо болж ингэж одоо чадж байгааг бол чадж байгаа. За гэвч одоо энэ одоо техник технологи одоо хөгжсөн эдгээр энэ төдийгөр бол бас бидний одоо хүсэж байгаа тэр амар амгалан бүгдээрээ одоо яг ёсчлон одоо ирж байна юм бол тийм одоо биш ээ. Өнөөдөр одоо дотоод сэтгэлийн одоо амар амгалан гэдэг бол чухал юм байна гэдгийг бол шинжлэх ухаан одоо дөнгөж одооноос эхлээд бол бодож эхэлж байгаа юм аа. За яагаад гэвэл зэрэг бол гадна талд хичнээн одоо техник технологи одоо хөгжөөд шинжлэх ухаан хөгжөөд олон сайхан юмыг одоо хийж бүтээсэн боловч тэр бүгдийн одоо тоогоор бол нэг одоо шинэ зовлон бэрхшээл нэг одоо шинэ одоо асуудал юм бол урган одоо гарсаар байгаа юм аа. За яагаад ийм зүйл одоо урган гарч ирээд байна вэ гэхдээ зэрэг бол энэ